Томуу төс өвчний тархалтын түвшин нийслэлийн хэмжээнд дэгдэлтийн түвшинд байгаа. За өнгөрсөн 7 хоногийн мэдээлэлээр нийт амралтын үйлчлэгийн 9%-ийг нийт өвчлөгчдийн дунд амьсгалын замын халдвар эзэлж байгаа. За эдгээрээс 50 орчим хувь нь 5 хүртэлх насны хүүхдүүд байгаа. За халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргадаг 7 хоногийн бүр гаргадаг мэдээллээр орчилд одоогоор томоогийн А хүрээний вирус, амьсгалын замын синцитал вирус, SARS-CoV-2 вирус, аденовирус, риновирус, иж томуу зэрэг вирусууд эргэлтэнд байгааг тогтоосон байна. За 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 2730 хүүхэд хэвтэн эмчилүүлж байна. За эдгээрээс 90% нь амьсгалын замын шалтгаанд буюу томуу төс өвчний шалтгаанаар хэвтэн эмчилүүлж байна. За үүнээс эрүүл мэндийн яамны харьяа 4 эрүүл мэндийн байгууллагт 966 хүүхэд, за бусад яамны харьяа 4 эмнэлэгт 236 хүүхэд, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 10 эрүүл мэндийн байгууллагт 1528 хүүхэд хэвтэн эмчилүүлж байна. Хэвтэн эмчилүүлэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. За хүүхдийн орны ачаалал 191%-тай буюу өндөр ачаалалтай байна. За нийслэлийн эрүүл мэндийн харьяа хүүхдийн 1630 орыг дэлгэсэн байгаа. Томуу төс өвчний дэгдэлтэй холбоотойгоор. За яг өнөөдрийн байдлаар бид дээр дурдсан 1528 хүүхэд эмчилүүлж байна. За эдгээрээс Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгон архин дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, Ханвуул нэгдсэн эмнэлэг, Багнуур дүүргийн эрүүл мэндийн төв, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Банхангаа дүүргийн эрүүл мэндийн төв, Налаах дүүргийн эрүүл мэндийн төв, за мөн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн Сэлб нэгдсэн эмнэлэг дээр нийт 822 ор нэмэлтээр дэлгэсэн байгаа. За хамгийн сүүлдэхэд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Сэлб нэгдсэн эмнэлэг дээр 100 ор шинээр дэлгэж хүүхдүүдийг хүлээж авч эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлж байна. За бид нар цаашд бас энэ орны тоог нэмэгдүүлэх талаар эрүүл мэндийн яамтай хамтраад зохион байгуулалтуудыг хийж байна. За тухайлбал энэ 7 хоногт Сонгон архин дүүргийн эрүүл мэндийн төвийн Баян Ошуудах салбар эмнэлэгт хүүхдийн хэвтэн эмчилгээ тусламж үйлчилгээний 50 орыг дэлгэж ажилуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. За мөн энэ 7 хоногт Хантуул хүүхдийн сэргийн засах төв дээр хүүхдийг хэвтэн эмчилүүлэх 50 орыг бас дэлгэж ажилуулахаар бэлтгэл ажлыг хангасан байдалтай байна. За мөн зарим эрүүл мэндийн байгууллагуудын ачаал бусад эмнэлгүүдээс илүү ачаалтай байгаа байдалд дүгнэлт хийгээд тухайн эрүүл мэндийн байгууллага үзүүлэх хороодын хуваарийг бас өөрчилсөн. За тухайлбал Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хороонуудыг 22-оос дээш насны хүүхдүүдийг Сэлб нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн үйлчлүүлэхээр ийм зохион байгуулалтыг хийсэн байна. За мөн иргэдэд хамгийн ойр ажилдаг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийг бас зохицуулт хийж 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх өрх эрүүл мэндийн байгууллагуудын ажлын цагийг 21 цаг хүртэл ажлын өдөр, за мөн амралтын өдөр 11-ээс 18 цагийн хооронд ажиллахаар ийм уртсгсан цагт оруулаад эрүүл мэндийн салбарын албан агчид бас ачаалттай ажиллаж байна. За мөн яралтай тусламжийн тасгаар үзүүлж байгаа иргэдийн тоо буурах хандлагатай байгаа. За тухайлбал өнгөрсөн 7 хоногт нийт 18 эрүүл мэндийн байгууллагын яралтай тусламжийн хэсгээр нийт 4802 хүүхэд үзүүлсэн. Энэ өмнөх 7 хоногоос 11.17% буурсан ийм үзүүлэлттэй байна. За мөн сургуулийн амралт ихсэнтэй холбоотойгоор иргэд хоорондын хавьтал багасах ийм хандлага гардаг учраас бас өвчлөл буурах ийм хандлага гарна. Үүнтэй зэрэгцээд амралт төвшин дарга түрүүнд өртсөн гэртээ үлдсэн хүүхдүүдтэй үзүүлэх анхаарал халамж бас бууруулж болохгүй. Учир нь гэрт үлдсэн хүүхдүүд галын аюулд өртөх, за бас осол гэмтэлд өртөх бас ийм эрсдэл нэмэгддэг учраас энэ тал дээр эцэг эхчүүд бас анхаарлаа хандуулах шаардлагатай байна.